Худалдан авалтын захиалга хэрхэн хийх вэ? Захиалгын менежмент хэсгийн захиалга зэс рүү орж худалдан авалтын захиалгыг сонгоно. Нэмэх товчийг дарна. Хүлээн авах хугацааг оруулна. Салбарын дугаарыг оруулна. Нийлүүлэгчээ сонгоно. Захиалга биелүүлэх өдрийг тохируулна. Тайлбар бичнэ. Төлбөө захиалсан болгоно. Төлбөрийн нөхцөлийг сонгоно. Захиалах тоог бараа тус бүрт оруулна. Нийт хичнээн барааг захиалж байгаа нь харагдана. Мөн нийт худалдан авалтын дүнг харах боломжтой. Хадгалах товч дээр дарснаар худалдан авалтын захиалга амжилттай хадгалагдана. Хэвлэх товч дээр дарснаар баримтыг хэвлэн авах боломжтой. Худалдан авалтын захиалга үүссэн эсхийг шалгахын тулд захиалгын менежмент хэсгийн захиалга зэс рүү орж худалдан авалтын захиалгын лавлгааг сонгоно. Нийлүүлэгч захиалгын огноо захиалгын төлбөөс тохируулан хайх товчийг дарна. Худалдан авалтын захиалгаа хүчингүй болгох боломжтой. Захиалгын менежмент хэсгийн захиалга зэс рүү орж худалдан авалтын захиалгыг хүчингүй болгохыг сонгоно. Нийлүүлэгчээ сонгоно. Хайх товч дээр дарна. Энд тухайн нийлүүлэгчийн худалдан авалтын захиалгууд харагдана. Чекбоксыг чеклэж хүчингүй болгох шалтгааныг оруулна. Хадгалах товч дээр дарснаар захиалга хүчингүй болно. Захиалгын лавлгаа зэс рүү орж мэдээллийг шинжилснээр захиалгын төлөв нь хүчингүй болсон байна.